шулуухан хэлжээ. Ариг банктай холбоотой асуудлыг Тэгэхээр одоо нөгөө схем чи шүүхий очиж байна. Энэ шийдвэр гарсны дараагаар 5 сая төгрөг шилжиж байна. Энэ Бадарчин Эрдэнэт Ариг банкны 60-146% эзэлж байгаа. Энэ баасан цогтгийн хөнгөлөгчийн компьютер дээрээс олдсон байна. Одоо намайг оруулах. Одоо л оруулахгүй. Тэгээд хөөж авчаад одоо ингэ байж байна. За сүүлийн үед өмгөөлөгч баасан цогтөг гэх хүний үйлдэл олонний анхаарлын төвд ороод байгаа. Түүний ёс бус бичлэг цацагдсны дараа тэрээр нэр бүхий цагдаа, прокурор, шүүгч гээд хууль хяналтын байгууллагынд мөнгө шилжүүлсэн баримтууд нь ар араасаа дэлгэгцэн. Тэгвэл юуны учир эдгээр хууль хяналтын байгууллагынд одоо он сартаан тодорхой тоо хэмжээтэй эдгээр мөнгнүүдийг шилжүүлсэн бэ гэдгийг за шулуухан хэлжээ. Ариг банктай холбоотой асуудлыг зарим нэг субъектээс булааж авах үйл ажиллагааг хүртэл зохион байгуулсан нь илэрч байгаа. за тэгвэл яг энэ асуудлаар Ариг банкны хувьцаа эзэмшигч Эрдэнэттай өнөөдөр би уулзаад байна. За тэгэхээр одоо та бол Номин холдингийн захирал Баяр сайхантай гэрээний маргаан явж байгаа. За гэтэл энэ баасан цогт гэдэг энэ дуулын тарьсан өмгөөлөгч энэ дундор бас гараад ирлээ. Энэ яагаад баасан цогт энтэй холбогдчих вэ? Баасан цогт өмгөөлөгч бол Номингийн Баяр сайхан өмгөөлөгч, итгэмжлэн бие төлөөлөгч. Тэгээ энэ баасан цогт яг хэрэгтээс бүхэл хуралд одоо шүүхийн хуралд нь цагдаа прокурор дээр нь дээр нь одоо Монгол банкнаас одоо томилогдсон бүрийн эрх төлөөлөгч гэдэг одоо тэр хувьцаа эзэмшлийн хуралд бол бүрэн Номин компани төлөөлөд орцож явдаг. Би бол Ариг банкыг одоо үүсгэн байгуулад одоо 24-5 жил болж байна. Үүсгэн байгуулагч 100% хувьцаа эзэмшигч байсан. Намайг одоо шоронд 7 жилийн одоо ял өгүүлээд тэгээ би 132 хоног одоо яг энэ хонглоорнд хэлмэгдээд одоо ингэ суучаад ингэ гарч ирж штэ. Шүүх прокурор одоо өнөөдөр яаж энэ юм дээрэмдгөө гэдгийг нь бол баримтаар нэрэж байна. Баяр сайхан одоо өнөөдөр бол яг энэ сүлжээгээрээ хамгийн эхлээд бол одоо өнөөдөр эрүүгийн цагтын газар хандсан баг. Энэ бол хяналт тавьж ирсэн прокурор гэрлээ гэдэг одоо прокурор бол хэрэгсэхгүй болсон. Энэ бол гэрээний үүргийн биелэлтэй холбоотой иргэний маргаан байна. Энэ эрүүгийн хэрэг биш ээ гэд. За тэгтэл нь одоо өнөөдөр тэр Насан байгаад прокурор одоо өнөөдөр өөртөө хоол унд идээд одоо сууж ялна шүү дээ. Одоо бид тэр баасан цогттой. Баасан цогттой. Ингээд хоол идээд. Тэгсэн өнөө прокурор маань одоо Насанбат прокурорны гэрлээ прокурорыг хэрэгсэхгүй болгосон тогтоодыг хүчингүй болгоод хэрэгсэхгүй болгоод тэгээ өөрөө одоо над дээр бол одоо тэр 7 жилийн яалах одоо тэр шийдэх өөр хуулийн заачлууд одоо бичсэн тогтоол гаргасан. За ингээд энэ дээр бол намайг одоо ингээд 17-гийн 3 эрүүгийн хуулийн 17-гийн 3 одоо 18-ийн 6 гэдэг одоо энэ зүйлээр зөвлчлээ. Тэгээд энэ 2019 оны 6 сарын 19-ний өдөр одоо ингээд гаргасан тогтоол нэг байгаа. Маргааш өдөр яг Нямд орж гэдэг прокурор бол одоо ингээд мөнгө шилжээд орчих. Энэ одоо баасан цогтоос. Өмгөөлөгч одоо энэ баасан цогтоос энэ мөнгө нь бол одоо ингээд шилжээд орсон. Нямд орж яаж энэ ямар учиртай вэ гэхээрээс Нямд орж руу бол одоо энэ хэрэг шилжиж очиж. Нямд орж прокурор бол цаашаа энийг над одоо эрүүгийн хэрэг үүсгэж ялах одоо ийм тогтоол үлдэх нь шүү дээ. Ийм байдлаар одоо энэ мөнгө шилжсэн. За энэний дараагаар яасан гэхээрээс эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтээ тэмцэх одоо газрын мөрдийн шалах хилцээний дараа оргил гэдэг. Дид туранд оргил. Одоо энэ оргил гэдэг. Хэрэг бүртгэлийн хэрэгэд ийм дугаарт одоо хэрэг надаар одоо ингэ нээж. За 7 сарын 17-ны өдөр одоо ингээд надад тогтоол гаргангууд 19-ний өдөр нь энд одоо оргил руу мөнгө шилжээд орчих. 2 хоногийн дараа. Нэгөр л одоо ажиллаа хийчихэд одоо юм даалгавраа биелүүлж баасан цогтын одоо баярсан хоёрын өгсөн даалгаврыг биелүүлээд одоо өнөөдөр мөрдний шалах хилцээний дарга маань одоо өнөөдөр өөрөө дансандаа мөнгө авч шít. Одоо бүр юм улаан цагаанд туссан. тийм байна. 2019 оны 9 сарын 6-ны өдөр над нөгөө эрүүгийнхаа хэргийг үүсгээд ялагдчихсан татсан тогтоолоо өнөө Нямд орж гаргачих. За ингээд энэний дараагаар одоо яг хөхтөөс нөө баасан цогтой нь бол Монгол банктай нийлсэн банк болох дээрэмдэх одоо энэ үйл ажиллагаанд ороод шууд одоо банкны хуралд нь одоо номыг төлөөд ордог гэсэн. Энэ хуулиар бол би заавал 61% нь оролцож одоо энэ хурал нь болно шүү дээ. Тэгэхэд намайг байхгүй аваад тусгаараад шунд хийж хагаад хууль зөрчил хурлаа хийгээд тэгээд миний одоо эзэмшиж байгаа хувийг бол одоо бууруулад 42% болгож одоо ийм зохион байгуулалтад дээр ийсэн. Тийм учраас энэ бол хууль бус болдоо гэдэг одоо хаан улдуугийн иргэний харьяалынхын дагуу иргэний хэрэгд одоо хэрэг үүсгэх хэрэг үүсгэж гэдэг.
Киргич нь одоо хүлээж авахгүй шүүх хүлээж авахгүйсэн биз дээ. Тий. Тэгэхээр одоо нөгөө схем чи шүүх рүү очиж гин үү? Шүүх рүү очиж байна. Энэ хэрэг бол одоо инх цэцэг гэдэг одоо энэ шүүгчдэр хойлогч байна. За. 20 оны 8 сарын 5-нд одоо энэ инх цэцэг рүү ингээд 1.3 сая төгрөг одоо ингээд шилжиж орчих. Яг энэ мөнгө орсноос 5 хоногийн дараа 2020 оны 8 сарын одоо 10-ны өдөр хүлээж авахгүйгээд одоо энэ шийдвэр гарч байгаа. Энэ ч одоо хоёр мөнгөнд туул инх цэцэг гэдэг хоёр. Бас одоо энэ баасан цогт нь одоо энэ хуралд оролцоод бас саяын одоо бас энэ хурлын одоо бас хэрэгсгүй болгож өгөөч гэдэг дахиад 2020 оны 10 сарын 29-ний өдөр. Нөгөө хувьцаа эзэмшигчдийн хурлыг. Тий. За ингээд бас л одоо шүүхийн одоо энэ шийдвэр гарч штеп ингээд. За одоо та нарыг бас хэрэгсэж авахгүй. Тэгээ дээр нь одоо энэ дээр нь энэ баасан цогт одоо өнгөдөг чиг оролцож байгаа. Энэ шийдвэр гарсны дараагаар дахиад энэ 2020 оны 11 сарын 14-ний өдөр 5 сая төгрөг шилжээд орчих. Ингээ шүүхтэр ерөөсөө бүх хэргийг хаадаг, цагдаадар хаадаг, прокурор хаадаг. Инх цэцэг рүү орсон мөнгө нь бол одоо ингэ дамжаад өөрлөө нь одоо энэ инх цэцэг шүүгчийн төрсөн ихч одоо Эрдэнэ Шимэг гэдэг тэрний охин дүү мөнгөө шилжүүлээд тэр мөнгө нь болох дээрээс дахиад одоо инх цэцэг рүү 2.7 сая ороод гэр бүлийнх нь хөндлөө нь одоо 2 сая ороод нөгөө мөнгөнд дуулгад шүүгч рүү ингэж нөлөөлөө шийдвэр гаргаж байгаа. Энэ болгон дээр одоо энэ баасан цогт оролцож байгаа. Энэ бол зүгээр нэг тийм хүмүүс цугласан аригтлалт байгаагүй. Энийний цаана маш их олон хэрэгүүдийг нэр бүхий зарим шүүгч болон прокурортай нийлж тэр байтугай зарим нэг банк за шулуухан хэлчихье. Ариг банктай холбоотой асуудлыг зарим нэг субъектээс булааж авах үйл ажиллагааг хүртэл зохион байгуулсан нь илэрч байгаа. Тэнцэнээс зарим тохиолдолд одоо шүүгч нар шан харамж авсан байж болдошгүй, авилгал авсан байж болдошгүй ийм нөхцөл байдал ч гэсэн өрчсөн байдлаар тогтоогдож байгаа. Тийм учраас энэ асуудал бол шалгагдаад явна. За энэ бас дахиад шүүхтэр очиод битгий сарнаасаа гэж бодож байгаа. Энэ бас нэг сонирхолтой зүйл шийдлээ гарсан. Энэ одоо дайрын тэргүүтээ охтуудыг өмгөлдөг юм. Оо тий, одоо нэг баасан зөгтөшнийхт нэг лигдэн дотор нэг юу гарсан шүү дээ. Одоо нэг хууль шүүхийнхэн орой өвдөж одоо нэгэд нийлж. Найз нөхдийнхөө уулзах энэ асуудлын бол өдөр хориглоогүй шүү дээ. Тэгээ энэ одоо баасан зөгтийг өмгөөлөд одоо гарсан. Гэтэл энэ Баттулга өмгөөлж яасан гэхээр одоо намайг одоо анхан шатны шүүхтэр 7 жилийн ял өгүүлэх юм энэ бол одоо өмгөөлж одоо номын компаниг орсон өмгөөлөгч байгаа. Нөгөө талын өмгөөлөгч. Бас одоо тийм нэг. Одоо баасан зогт одоо энэ Баттулга өдөр бол одоо нэг тэр бэлгүүн гэдэг одоо ийм өмгөөлөгч нэгэд цөм нийлцээ одоо нэг групп болсон явж гэсэн үг. Найзуудын хооронд өр авлага зээл асуудал байсан энэтэй холбоотой бүлгээнүүд хийгдсэн л гэдэг. Монгол банкнаас одоо ийм бичиг ирсэн. За энэ ямар утгатай бичиг вэ гэхээрээс 2019 оны 3 сарын 14-ний өдөр энэ номын Улаанбаатар импекс номын гэдэг компани энэ 39% бол одоо Ant Systems гэдэг одоо энэ системс одоо худалж авсан танайг. Тэгсэн өнөө баяр сайхан нөхөр энэ Ant Systems өнөө өөрийнхөө 39% ингээд зарцсан байна. Уул нь 18.7 тэрбум төгрөг 39%-ыг авсан. А гэтэл энэ дэр 26.4 тэрбум төгрөг зарцсан байна. Нэг бол одоо 8 тэрбум төгрөг нэмээ зарцсан байна шүү дээ. Тэр чинь нөгөө баасан цогт ч өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж исэн гэж яриад байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ганц үхийн дүү ган болд одоо яг саяын таны ярьсан тэр компанитай бас холбоотой гэж ярьдаг шүү. Japan Town гэдэг одоо хорооллын урдхан талд нэг одоо тийм English Machine гэж тийм төслийн барилгын том төсөл байгаа юм бодоод тэр төсөлд танай компани бас тодорхой хувь эзэмшиж хөрөнгө оруулсан юм байна. Barter гэж ойлгоод байгаа шүү дээ. Энэ одоо сонь дээр бичснээр бол тэгж харагдаад байна. Тийм тэр хүнтэй бол тийм 8 бол явагдаж байгаа. За English Machine төслийг ганц үхийн дүү Гамболдын MGT компани, Баяр сайхны Номин Холдинг, Номин Realtor компаниуд хамтран хэрэгжүүлэхээр тохирчээ. Төслийн одоо үнэлгээг 32.8 тэрбум төгрөг тооцсон. Ингэхдээ Номингоос төслийн бартерт 2 ширхэг орон сууц, за нийтдээ 5 ширхэг орон сууц, 5 гараж, 4 автомашин өгсөн байна гэж хэлсэн юм уу? Тим 8-нууд яригдж байгаа. Mongolian Corporation гэдэг компанитай тэрнийхэн захирал хувьцаа эзэмшигч нь бол тэр Гамбол юм байна. Тий. Ганц үхийн дүү. Ганц үхийн төрсөн дүү тэр Гамбол. Тэгэхээр тэр одоо өнөөдөр манай банкнд одоо дараагийн хувьцаа эзэмшигч болж орж ирж байгаа юм шиг одоо харагдаж байгаа байхгүй юу? Шоронгоос гарч ирээд тэгээд банкн дээр очсон уу?
60% үзсэн юм. Тэгээ би ч ихтэй. Тэгээд гарч ирээд би энэ мэдээлэлдээ ирэхэд ийм болж ийн гэдэг мэдсэлдээ. Тэгээд одоо яг чинь өөрийнхөө үүсгэн байгуулсан 20 хэдэн жил болсон банкн дээрээ тэр хамт олон дээрээ очихсон чинь намайг оруулдаг. Хүлээж авдаг. Шатаар дүүргүүд харамцсан тоосон. Юу яриад би өнөөдөр Монгол банкны иргэдэж Samsung-ийн юу хийж байна. Намынхын одоо ингээд үүс захиалгыг авцсан. Одоо намайг оруулдаг. Одоо л оруулахгүй. Тэгээд хөөж гарах чад одоо ингээд байж идэг. Улсын бүртгэлийн газар хандаад би хэдэн хувийн хувьцаа өнөөдөр одоо яг эзэмшиж чинь гэсэн чинь энэ дээр одоо ингээд өнөөдөр яг 3 сарын 18-ны байдлаар надад ирсэн. 3 сарын 18-ны байдлаар би өнөөдөр энэ Бадарчин Эрдэнэт Ариг банкны 60.46% эзэмшиж байгаа. Баяр сайхан Номингийн баяр сайхан 39.54 эзэмшиж байгаа. Үгүй одоо хүртэл ийм байж хад энэ нөхөр одоо ингээд банкны удирдлагыг 39 булаад авчиж явж шít. Оруулахгүй таны 60% хувьцаа эзэмшиж байгаа. Тэгээ одоо би энэ Монгол их гайхаад байна. Чи бүртгүүлж явах хэрэгтэй шүү дээ. Тий. Одоо үнэндээ эдгээр яг хууль зөрчөөд өнөөдөр хамаагүй тэд нар 58% боллоогүй. Тэгвэл улсын бүртгэл чи бүртгүүлээд албан ёсоор одоо гэрчлэгээ бүх юмнуудаа аваад хууль бус юм чинь бүртгэхгүй шүү дээ. Тийм учраас хууль бус учраас бүртгээгүй ингэ байж байгаа. Энэ Ариг банкыг дээрэмдэж байгаа. Дээрэмдэх тухай схем энэ баасан цагтгийн хөнгөлөгчийн компьютер дээрээс олдсон байгаа. Тэгээ зохион байгуулалттай хууль хяналтын байгууллага хувь хүний одоо өмчийг банк дээрэмддэг, компани дээрэмддэг, газар дээрэмддэг. Энэ бол арчилсан нийгэмд байж болохгүй асуудал юм аа. Баяр сайхан өөрөө мэдгэдэгтэй бол би одоо 53 тэрбум төгрөгийг одоо энэ хүнд ингээд банкны хувьцааг эзэмшихийн төлөө оруулчихсан. Тэрийг маань одоо ингээд өөр зүйлд зарцуулсан гэсэн зүйлийг яриад байгаа шүү дээ. Ариг банкнд бол 27.5 тэрбум төгрөгийг оруулаад 49% эзэмшнэ гэсэн ийм залт ийм. За тэгээд ийм графикнд байгаа мөнгө. За 3 дахь залт нь болох дээрээс байшин үйлдвэрлэх комбинатын үйлдвэрт 20 тэрбум төгрөг оруулаад 20% эзэмшнэ гэж байна. Номингийн баяр сайхан маань энэ 2 дахь залтын дагуу Ариг банкын тийг 27.5-ыг хийлгүү дутуу хийгээд 18.7-г хийгээд 8.7-г нь одоо болт хийгээгүй. Нөгөө мөнгө 49% болох ёстой шүү дээ. Энэ мөнгө. Гэтэл гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй дутуу хийсэн хүн өнөөдөр хохирч болоод гэрээнийхээ үүргийг 100% биелүүлсэн Эрдэнэт одоо энэ эрдэл компаниг одоо Эрдэнэт болох дээрээс ялтан болсон. 7 жил ялаад шоронд орсон. Энэ байшин үйлдвэрлэх комбинатыг буух нэгд одоо өнөөдөр иргэдийг орон сууцуулах зорилгоор одоо 14 сая долларыг одоо хөгжлийн банкнаас олгоё гэсэн тогтоол нь. Тэгвэл одоо өнөөдөр хөгжлийн банкд засгийн газрыг төлөөлөөд манай барилгын яам бол одоо өнөөдөр баталгаа авчих гэсэн байхгүй. Жил бүр 150 мянган метр квадрат одоо соёл олон нийтийн барилга, сургууль, цэцэрлэг, соёл олон нийтийн барилга 5 мянган айлын одоо орон сууцыг жил болгон энэ үйлдвэр захиалаад зах зээлийн аншаар худалдаж авах болно гэсэн 15-ны орсноос хойш одоо өнөөдөр 3 жил гаруй одоо хугацаанд нэг сургууль цэцэрлэгийн захиалга байдгүй. Нэг 100 айлын орон сууцны захиалга байдгүй. Тэгэхээр чи энэ чинь үйлдвэрээ захиалж би энэ чинь үйлдвэр ажиллаж би одоо өнөөдөр энэ зээлээ төлнө гэсэн хөгжлийн банкд. Одоо манай үйлдвэрд бол одоо ингээд жилд одоо нэг удаа олгодог ийм шалгал. Манай үйлдвэр хамт олон ингээд авсан. Энэ одоо өөрөө үржиж бүр тэрийг гэрээгээ баталгаажуулж гэрээгээ дүгнээд үгүй хэлсэн. Бүхэл талаасаа хэрэгтэй гэдэг утгаараа бид нар бас энэ үйлдвэрт хөрөнгө оруулсан 20% нь одоо Номин групп хөрөнгө оруулж энэ үйлдвэр босолдсон. Тэгээ сүүлд нь болохоор зөвлөлт нь болохоор өнөө засгийн газар захиалга өгч чадахгүй тийм ээ. Энэ санхүү эдийн засгийн хямралтай засгийн газар захиалга өгөхгүй гэрээний эрсдэл үсэхгүй юу? Одоо захиалга ирэхгүй. Тэгэхээр үйлдвэр ажиллахгүй жаахан ингээд зогсонгууд энэ чинь үйлдвэр чинь одоо миний оруулсан мөнгө чи ашиггүй энэ үйлдвэр чи ашиг өгөх байж ингээд тэгээд энийг одоо өнөөдөр эрүү болгож одоо надаас шоронд хийж байгаад мөнгөө буцааж авах юм байна. Дээр нь давхар банкыг болоож авах юм байна гэсэн ийм зорилгоор одоо энийг хийсэн. Мэдээж энэ хууль журмын хатаагаа бол бид үнэлгээ хийлгэсэн. Тэгээд үнэлгээний одоо хөндлөнгийн аудит үнэлгээний компаниар үнэлгээ хийгээд байшин үйлдвэрлэх комбинатыг бол 268 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Ийм үнэлгээтэйг. Тэгтэл одоо өнөөдөр баяр сайхан гэдэг хүний оруулсан 20 тэрбум төгрөг нь 2.7 дахин өсөж 54 тэрбум төгрөг болсон байхгүй юу? Юу хохирох биш. Харин одоо бүр хөрөнгө нь 2.7 дахиад өссөн. Бид нар өнөөдөр энийг таслан зогсоох гээд ер нь хин ч ингээ хилмигдэхэд бэлэн одоо дуртай хүнээ тий зүгээр ингээ дээрэмдэд авдаг тэр тогтолцоо бий болж байгаа. Энэ одоо маш ноцтой зүйл болоод шүү дээ. Энэ дээр та юу гэж бодож байна?
Монгол улсын төрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг байгууллага чинь шүүх шүү дээ. Шүүхээс илүү их мэдлэлтэй байгууллага бараг байхгүй. Тэгэхээр тийм их мэдлэлтэй тангар хөргсөн улсууд маань өөрийнхөө ихтгэл үнэмшлээс даваад тэгээд одоо өнөөдөр яг жинхэнэ ийм баяр сайхан энэ баасан цагт гэсэн улсуудын одоо сүлжээнд орж тэрний мөнгөөр тэднүүсийн одоо тийм ээ өмч хөрөнгөнд нь одоо ингэж хамаарагдаж ийм нүгэл үлдэж. Ерөөсөө одоо өнөөдөр өгүүл хүний тусгай зөвшөөрөл лиценз булаач хийдэг, өгүүл газар булаач хийдэг, өгүүл бизнесийг булаач хийдэг. Яг тэрийг би бол ерөөсөө итгэхгүй байсан байхгүй. Яг одоо өөрөө үзээд өөрөө яг тэрүүгээр чирэгдээд тэр шоронд нь ороод өөрөө ялц сонсоод хиймэл гүтгүүлж ялц сонсоод тэгээ одоо ингэж булаалгаад дээрэмдүүлээд одоо яг л хонгил дээр нь би одоо явж штэ. Тийм учраас өнөөдөр ганцхан надад биш. Энэ олон одоо компани аж ахуйн нэгжүүдийг ингэж яаж ухааруул дээр том дээрэмдэж энэ бүлэглийг өстой нэн даруй өтөр төрөнд таслан зогсоох хэрэгтэй. За шулуухай хэлчихье. Ариг банктай холбоотой асуудлыг Тэгэхээр одоо нөгөө схем чи шүүхээ очиж байна. Энэ шийдвэр гарсны дараагаар 5 сая төгрөг шилжиж байна. Энэ Бадарчин Эрдэнэт Ариг банкны 60-146% эзэлж байгаа. Энэ баасан цагтгийн хүмүүлэгчийн компьютер дээрээс олдсон байна. Одоо намайг оруулах. Одоо л оруулахгүй. Тэгээд хөөж авах чадвар ингэ байж байна.